Эх орны өглөө хөтөлбөрийн сурвалжлагын баг хамт олон яг одоо сошиал ертөнцид нилээдгүй хандалтыг аваад байгаа буюу гимнастика бүжгээр хийдэг одоо үүцээ бүрэн дунд сургууль дээрээс та бүгд хүрэхэд бэлэн болоод байна үзэгчтэй. Сургуулийн хувьд яг энэхүү арга хэмжээг хийгээд одоо тийм ээ завсарлагын болгоноор өдрө үрэг хийдэг гэсэн үг. Манай хүмүүс одоо нөгөө цаг агаарын байдлаас болоод цаг агаар дулаахан байвал гадаа хийдэг, жоохон сэрүүхэн байвал дотор хийдэг байгаа. Тийм. Анги ангаараа гарч ирээд нэг зохион байгуулалтаар гараад энэ бүжгийг сурахад одоо 1 2 дугаар ангийнхан ч гэдэг юм уу тийм ээ. Ер нь яг яаж хүлээж авдаг юм бол яг сурахад ер нь хэцүү зүйл тохиолддог. Ер нь бол сурахад бол нэг хэцүү зүйл бол тохиолдохгүй дээ. Яг олон хүүхэдтэй ажилладаг гэдэг утгаараа мэдээж ур чадвар шаардна. Гэхдээ хүүхдүүд маань бүгдээрээ цаанаасаа бүжиглэх дур сонирхол маш ихтэй. Ер нь бол бүжиглээ багшаа бүжгийн хичээл хийзээ орохгүй бол маш их бүжиглэх сонирхолтой болоод дороос хүүхдүүд тийм ээ энэ их завсарлагаараа шиг тийм одоо ингээд хүүхдүүд бүрэн дүн сургуулийн хувьд бол бүжиглдэг гэж байгаа тийм ээ. Тэгээд бас сошиал ертөнцид бас нилээдгүй хүмүүсийн бас хандалтыг авч чадсан тийм ээ. Ер нь ингээд яг энэ завсарлагын болгоноор хүүхдүүд бүжиглж гимнастикийг үзүүлснээр ямар ач холбогдолтой байдаг болоо. За өнөөдрийн энэхүү бидний одоо бахархал болсон олон үйл ажиллагааны нэг маань одоо энд харагдаж байгаа. Тэгэхээр бидний энэ цэцэл хөдөлгөөн бол хүүхдийн маань анжаалыг тайлдаг, оюун ухааныг хөгжүүлдэг, тодорхой хэмжээгээр сургалтын үйл ажиллагааны одоо идэвхжүүлдэг. Манай сургуулийн онцлог болохоор бүтэн өдрийн үйл ажиллагаатай. Эхний үйл ажиллагаа нь үндсэн сургалтын, дараагийнх нь хөгжил үйл ажиллагаа байдаг. Энэхүү бүтэн өдрийн үйл ажиллагааны туршид хүүхдийг сэргээх, тэднийг эрүүжүүлэх, хөдөлгөөний хөгжмийн аян хэмнэлд одоо хөдөлгөөний зөв эсэлтэй болгох. Тэгэхдээ ганц нэг авьяастай хүүхдийн хүрээнд биш, массыг хамарсан, нийтийг хамарсан ийм өргөн байдлаараа бидний үүнийг бол хөгжүүлж хүүхдийн бол ажил тайлах зорилгоор энийг одоо 21 дэх жилдээ бол энэ цэцэл хөдөлгөөн бол шийдэж гэлж ер нь явж байгаа. Тэгэхээр хүүхдүүд маань энэхүү бүжгийг хийж дууссаны дараа хичээлдээ бас нэлээ эрчимтэй ч юм уу сэргийг ордог. Тэгэл яг хүүхдүүд нь маш их сэргэлэн цаваа бас баяр хөөртэй болоод ороод ирдэг. Үүнээс гадна манай цэцэрлэгээ болно үрдөнтэй өнгөрөөдөг. 5 минутын чийжчиг, 5 минутын цэвэр хичээг, 10 минутын нүдний засаглал гэх юм хэмжлэн ингээд манай олон үйл ажиллагаа идэвхтэй байдлаараа хүүхдийн эрүүл байх талаас нь зөв хүн байх талаас нь за ардын уламжлалаа дээдэлдэг. За хоёул өөрийгөө эхлээд үзэгчтэй танилцуулъя. Намайг Бэлэг Жаргал гэдэг би шивгой идэх дуртай. Шивгой идэх дуртай. Аль ангис сурдаг? Би 2-ын бэ. 2-ын бэ ангис сурдаг юм. Багшиж ингэдэ. Аюун гэрс. Чамд ингээд завсарлагын болгоноор бүжиг үжиглэх гоё байдгүй. Гоё байдаг. Хятад хэлний хичээлдээ дуртай мó? Тийм. Чи одоо хятадаар мэдчилж чадахгүй сайн байна уу гэж хэлж чадах уу?
чадан. За хоёлаа. Бүгд төрөө зогссон. За хоёлаа нэг хятадаар гоё тийм ээ. Сайн маа нөгөөд үзэгчтэй хэлээд. Няхаа. Нэ хоо гэдэг юм уу? За байж байгаа. За энд яриаг өгөх шиг. За ичиг болоод байна. За. За бүжиг ямар байна? Гоё юу? Гоё. Хоёлаа үзэгчтэй өөрийгөө танилцуулъя. Намайг хангад идэг. Би 3 ангийн сурагч. Би өөзөө сургууль сурдаг. За хоёлаа гоё сайн нэг хамгийн сүүлийн хөдөлгөөнүүдээс гоё бүжигнээс бүжиглээд үзүүлээд хүүхдүүдтэй. За тэгээ хоёлаа өөрийнхөө яг ингээ санаж байгаа хөдөлгөөнүүдээс бүжиглээд үзүүлчих төхөө. За тэгээ за. Яасан бэ? Чадмаар үжигсэн үү сая? Чи энэ бүжигнүүдээс зэжиж гэнэ үү? Тэгээ чи гоё ингээ бүжиглж гачаад өдөржингөө ингээ хичээлээ хийхээр гоё ирч хүчтэй гоё хийдэг баг тий хичээлээ. Тий. Тийм үү? Хэн бэ нэр чи ингэдэ? Паул. Паул. Тий. Паул Монгол хэлээр хэр бодож байгаа? Чи бүр Монгол төрсөн юм уу? Тий. Өө тийм үү? Тий. Тэгээ Монгол хэлээр бүр амар сайн ярьдаг юм байна тийм ээ? Жохон. Жохон ярьдаг юм уу? Аль ангид сурдаг вэ Паул? 3А. 3А ангид сурдаг юм уу те? Гоё ингээ бүгдээрээ нийлээд нэг зааданд ороод уг нь гоё бүжиглдэг юм байна тийм ээ? Тий. Тэгээд яг ингээд бүжиглчээд хичээлээ хийж амд гоё байдаг бас. Гой. Гоё байдаг. Тий.